Тэгээд урд төрлөө сандыг тийм маш олон хүнтэй таарсан байна. Тэр эрдэмтэд болохоор одоо хүний дээр нэг тарих судлаас сэтгэл судлалын эрдэмтэд одоо тарих судлалын эрдэмтэд бол одоо хүний дээр нэг тарихын доторх одоо юмыг одоо санах юмыг одоо хүн яаж санаад идэв тийм тэр ой санамжийн талаар одоо судалгаа хийгээд байгаа ч юм. За тэгээд тэрийг судалж байгаа тийм одоо урд төрлөө сандаг тийм хүмүүс бас нэлийн судалсан байна. За тэгээд тийм урд төрлөө сандаг хүмүүс болохоор заримуд нь бүр 10 төрөл 21 төрлөө хүртэл санах тийм тохиолдол гарч ирсэн гэдэг. Одоо нэг гүржгээд урсад тийм тохиолдол гарч ирсэн. Их сонин юмнууд их судалгаанууд их одоо явдсан юм л тэр эрдэмтэд. За тэгээд 21 төрлийг одоо сансан гэдэг бол одоо манай дээр багш бол яг хэлээг л дээ. Манай багш тэр багш юу гэж хэлсэн гэхээр эрдэмтдийн судалгаа хийж байгаа нь бол одоо урд төрлөө санаж байгаа хүмүүсийн одоо судалгаан дээр тулгуурлаа. Тэгээд тэр хүмүүсийг ингээд ажиалахаар одоо юу хөө бүгдэнд нь нэг ижил юм ажиглагдаад байна гэсэн. Ихэнх нь юу гэхээр урд төрлөө ингээд дандаа тийм юугаар насарсан гинтийн өглөөр одоо насарсан тийм хүмүүс маш их одоо хойд төрлөө санаад тэр хойд төрлөө санаж байгаа хүмүүс ихэнх нь тийм хүмүүс байна. За тэгээд тэр хүмүүс болохоор одоо тэр хойд төрлийн зарим хүмүүс тэгсэн юм л да. Зарим наа чин бол зүгээр нэг зүм бэлэг маягийн юм аа. Хэлсэн байгаа. Тэгээд зүм бэлэг маягийн гэхээр хэрвээ зүм бэлэг маягийн байсан бол энэ хүн өөрөөсөө тусдаа бусад хүмүүсийн юм санах байсан. Санах хэрэгтэй. Хэрвээ өнөхөр зүм бэлэг байсан бол одоо эн чинь одоо өөр олон зүйлийг ч гэсэн өөрөө ингэж оюун ухааны хөгжээр ингэж таамаглаж одоо мэдэрч одоо далд байгаа тийм зүйлүүдийг мэдэх тийм боломжтой шүү дээ. Тэгсэн чинь чи одоо ямар ч тийм одоо бусдын одоо зөмбөлөгч нар гэдэг хүмүүс байдаг шүү дээ тийм үү? Тэд нар шиг одоо тийм далдын зүйлэгч юм уу тийм үү? Өнгөрсөн болсон зүйл ч юм ирээдүйд болох ч байгаа зүйл ч юм уу тэднээсээ одоо мэдэж чадж байгаа тийм ерөөсөө байхгүй байна. Ганцхан ерөөсөө өөрт би ингэж ийсэн, би тэгж ийсэн. Би урд төрөлдөө яг юм байсан, тийм байсан гэсэн тийм. Дандаа тийм ярианууд яриад байдаг. Тэгээд яг тэр ярианыхын дагуу ингээд судлаад үзэхээр яг тийм зүйл нотлогдоод байдаг. Тэр ингээ харахаар их сонин одоо хүн одоо бид нар одоо өрчгөдөр ингээд юу хийсэн тийм ээ? Юу бодож ирсэн? Ямар хоол идсэн ч юм уу? Одоо ямар хоол идсэн тийм ээ? Усан тэнцэн орсон, эдэн захт ажилд явсан ч юм. Энэ бүгдээ бид нар өнөөдөр санаж байгаа шүү дээ тийм ээ? Яг л тэрнтэй ажиллах. Kasi тэгээд орчгодөр одоо чамд одоо яг юу тохиолдсон хоол идэхдээ яг ямар мэдрэмж авсан юу ижсэн гэдгийг бол одоо хөндлөнгийн хүн хараад бол мэдэрч тэр мэдрэмжийг одоо яг өөрчлөж нь авч чадахгүй. Тэрнтэй адилхан өнөөдөр бид нар өрчгөдрийн амьдралыг одоо санаад байна гэдэг нь биднэрт одоо өрчгөдрийн амьдралд ямар нэгэн өрчгөдрийн амьдралаас одоо ингэж хамаарад биднэрт ямар нэгэн мэдрэмж төрж байна. Тэр мэдрэмж нь өнөөдөр ингэж мартагдахгүй биднээс одоо ухамсарт ингэж үлдээд хүрээд ирсэн. Тэгвэл бид нар одоо өрчгөдрийнхийг санаад байна гэдэг нь бид нар өрчгөдөр тохиолдсон тэр мэдрэмжүүдээ санаад байгаатай ижилхэн за тэр урд төрөл одоо санаад байгаа хүмүүс бол одоо урд төрөлдөө байгаа тэр мэдрэмжүүдээ урд төрөлдөө ямар зүйл мэдэрсэн тэр мэдрэмжүүдээ санаад байгаа маа гэсэн. Нэг тийм бурхны шинд бол одоо урд төрлийн нотлоход ийм нотгоо гаргаж ирдэг. За тэгээ энийг болохоор одоо яг орчин үед одоо ингээд судлаачд ингээд судлахаар урд төрлөө санаж байгаа хүмүүс байна тийм ээ. Санаад байгаа нь юунд тоолгоорс санаад байна гэхээр урд нь тэр зүйлийг өөрөө ингэж оюун ухамсартай мэдэрч ухаарч чадсан учраас одоо санаад байна гэсэн тийм одоо нотгоо гаргаж ирж байгаа юм да. За тэгээд өөр нэг зүйл нь болохоор урд төрлийг байна гэж бас нотлоод байгаа
одоо бас нэг зүйл нь болохоор одоо хүний оюун ухаан гэдэг маань нотлохч одоо нотлох яг энэгээр яг шууд нотлох чадахгүй дээ. Гэхдээ яг нотлоход бас нэг тийм юу болоод байгаа тийм ээ. Бусдын болоод байгаа тийм. Урд өдрөөлөө нотлсон одоо ганцхан тийм одоо нотлохоо гэхэд бас хэцүү л байна. Олон янзын нотлохоо ингээд цуглуулж тийм ээ ингээд бүгдийг ингээд сайн ингээд цуглуулад за яг тэр олон талын тийм олон талын судалгаа олон талын тийм одоо нотлохоон дээр нотлохоо гэдэг ингээд хооронд нь уялдуулж ажилладаг төрөл байна гэж болох байх л та. За тэгээд бас нэг зүйл нь болохоор эрдэмтэд одоо биологийн судлаачдын эрдэмтэд болохоор ямар судалгаа гаргасан бэ гэхээр одоо жишээ нь эцэг эхийн одоо хоёр эцэг одоо эхнэр нөхөр хоёр тийм ээ. Одоо тийм тохиолдолд амьдрал дээр маш их тохиолдож байна гэсэн. Одоо жишээ нь одоо бараг 20 жил хүүхдгүй байсан. Тэгээд яг ингээд яг хүүхдтэй болохгүй байгаа гэдгийг ингээд судлаад үзэхээр ямар ч тийм хариу байхгүй. Одоо он шинж байхгүй тийм. Ерөөсөө хүүхд төрөхөд ямар ч тийм юу байхгүй. Одоо бие организмд тийм сүрэг зүйл ерөөсөө байхгүй. Ерөөсөө хүүхд одоо тэгээд яг бүрэн боломжтой тийм хэрнээ ерөөсөө хүүхд тогтдгүй тийм хосууд зөндөө байна. Тэрээс нь судалгаагаар ч гэсэн одоо яг ингээд тийм одоо хоёр одоо эсийг аваад тийм ээ одоо миний биш одоо эхийн улаан тусал эцгийн цагаан туслаж хоёр зүйлээс бүтэж байгаа. Тэр хоёр туслыг аваад одоо ингээд лабораторийн төвшөнд бас судлаад нийлүүлээд үзэхээр ерөөсөө зарим үед ингээд хүүхд ерөөсөө тогтох боломжгүй тогтохгүй байгаа тийм тохиолдол маш тохиолддог. Лабораторид судалгаагаар ч тохиолдсон ер нь бол амьдрал дээр ч тийм зүйлүүд маш их тохиолддог. Тэгээд ингээд зарим одоо гэр бүлүүд ингээд 10 20 жил 30 жил ингээд одоо хүүхдтэй явж байгаад гинт хүүхдтэй болчихдог. Тэгээ энийг одоо яг юу гэж тайлбарлах вэ тийм ээ? Тэр одоо үнэхээр одоо 20 настайдаа хормлаад 40 настайдаа хүүхдтэй болж нэхэр 40 хэд настайдаа тийм ээ. Тэр одоо ингээд юу өнөхөр хүүхд төрөх тэр бие организмын хүүхд төрөх одоо хүүхд төрөхөд бүрэн боломжтой байгаа хэрнээ тэрнээс өмнө яагаад тэр одоо хүүхдтэй болоогүй юм бэ гэсэн тийм асуудал гарч ирээд одоо асуулт гарч ирээд байгаа юм. Тэр нь болохоор одоо ямар нэгэн 3 дахь шалтгаан заавал байх гэдэг байна гэсэн санаа авахгүй тийм ээ. 3 дахь нэг шалтгаан. Тэр нь юу юм бэ гэхээр одоо бурхны шишнэр бол юу гэж яриад байна гэхээр одоо эцэг хоёрын тэр цагаан улаан тусал хоёр яг ингээд хөвлөд одоо нийлэх үед тэрэн дотор одоо зуурдын төрлийн амьтан гэж байдаг тийм. Тэр зуурдын төрлийн амьтан нь одоо яг тэр нэг тэр эцэг хоёрын цагаан туслын дунд ингээд орохоор төрөл авдаг тийм. Ороод тэр хоёр туслын голд ингээд тогтохоор тэгээд хүн болж төрөл авдаг. За тэгэнгүүт тэр эцний одоо эцэг хоёрын тэр цагаан улаан тусал нийлсэн ч байсан тэр ухамсар гэдэг 3 дахь шалтгаан байхгүй бол тэр нь ерөөсөө тийм бодгал болж бүтэж чаддаггүй. За бурхны шинд ийм нотлого хэлээд байгаа. Тэгэнгүүт энэ эцэг хоёрын одоо энэ цагаан улаан туслыг нийлсэн ч одоо хүүхд бүрэлдэхгүй байна. Тийм болохоор энэ бүрэлдэхэд 3 дахь нэг ухамсар гэсэн шалтгаан хэрэгтэй юм байна. За тийм байж одоо төрөл авч байна гэж ийм нэг нотлого гарч. За энэ нь болохоор одоо ингээд амьдрал дээр ч батлагдаад байгаа шинжилгээ ухааны одоо онлуударч одоо судалгаа шинжилмэрч басан байна. Анх аргагүй 3 дахь өөр нэг хүчин зүйл хэрэгтэй байгаа нь одоо нотлогдоод байна л дээ. За тэгээд одоо хүний одоо оюун ухааныг одоо энэ тархины одоо энэ эдсээс гэж бүрлдэж гарч ирж байгаа гэж хэлэх юм бол одоо жишээ нь тарих биш. Гэхдээ тархины одоо эдсүүд ингээд
хоорондоо ингэж уялдаж ажилласны хүчин тэр дундаас нэг хүч гарч ирэх нь дээ тийм ээ. Нэг энергийн чанартай зүйл. Тэр мань одоо бүх биед ингэж түгээд биед одоо ингэж мэдрэхүйг ямар нэгэн одоо тийм зүйлийг мэдрүүлэх тийм мэдрэмжийг төрүүлж байна. За ингэж хэлэх юм бол юу гэж нэхэр түүл одоо юу гэж хэлээд байна нэхэр нэг юм яриад байгаа юм л да. Юу гэж нэхэр хэрвээ гэх юм бол бүх хүмүүс одоо 0-оос эхлэх хэрэгтэй тийм үү? Бүх хүмүүсийн оюун ухаан ерөөсөө нэг ижил төвшнөөс эхлэх хэрэгтэй байна л да. За төрсөн даруйгаас. Ижил төвшнөөс эхлээд энэ явах юм байна. За ижил төвшнөөс эхлээд яваад яг ингээд нэг ижил орчинд за ижил ингээд төвшөнд ижил хоолундтай, ижил одоо асаргаатай, ижил яг юу ижил юм бол үсгэл болохоор ингээд явуулсан тийм хүмүүс ч гэсэн ингээд явхаараа нас ингээд дахиад ингээд ирэхээр нэг 5-6 нас ч юм уу 7-8 настай болоод ингээд нэг яг ингээд ухаан суугаад ирэхээр бүх тэр хоёр хүмүүс хоёулынгийнх нь одоо хөвшил нь өөр, сонирхол нь өөр, оюун санааныхан тэр юмыг одоо сэтгэн бодох чадвар нь өөр, юмыг үзэх одоо өнцг нь өөр. Тийм болоод өсчихөж байгаа. Тэрөө үнэхээр одоо бүх хүмүүсийн оюун ухаан яг 0 төвшнөөс яг ижил төвшнөөс ихсэн бол энэ үнэхээр тэр оюун ухаан гэдэг чинь одоо тэр тархины яг эдисний үйл ажиллагаанаас хамарч ингэж гарч ирж байгаа юм бол тэгэх юм бол одоо яагаад хүний одоо тархинд бол одоо бүхний тархи ижил гэсэн шүү дээ тийм ээ. Шинжилгээнээр дээр одоо батлаад байгаа шүү дээ. Хүний тархи гэдэг бол тэр хүний тархи сайн, энэ хүний тархи муу гэсэн тийм зүйл байх. Тэгэнгүүт тэр тархи нь яг ижил төвшинний тархитай яг нэг тийм байх хоёр хүн тураад ингээд явах. Яг 0 төвшнөөс эхлэх гэдэг шүү дээ. Тэгсэн чинь ингээд явсаар байгаа зүйлд ингээд ялгаа гараад ирж байна. Оюун ухаан. Маш олон янзын ялгаа. Том, жижиг тийм ээ. Заримуд нь буруу их ууртай авах, заримуд нь уур ууж очиж. Тийм маш олон янзын ялгаа гараад ирж байна. Тэгээ энэ ялгаа нь юунаас болж гарч ирээд байгаа юм гэхээр одоо нөгөө нэг ямар нэгэн дадал хөвшил байна гэсэн шүү дээ тийм ээ. Тэр оюун ухаанд нь одоо тийм нэг одоо ууртай нэг нь ууртай нэг нь уургүй. Нэг нь одоо шунал ихтэй нэг нь шунал багтай. Нэг нь одоо арай ухаан эсрэг нөгөөх нь арай ухаан тийм эсрэг биш ч юм уу тийм ээ. За ингээд оюун ухааны төвшөнд маш олон ялгаа гарч ирж байгаа нь энэ болохоор одоо яг одоо тэр оюун ухааны дадал хөвшлийн хүчээр гарч ирээд байна гэж бодит юм бурхан шинж үзээд байна тийм ээ. Хэрвээ өнөхөр тэр тархины тэр эдисний тэр үйл ажиллагаанаас гарч байгаа бол хүн бүрийн тэр тархи яг ижил төвшөнд байгаа. Тэгээд ижил төвшөнд байгаад 0 төвшнөөс яг нэг гараанаас эхлэх ёстой. Нэг гараанаас эхлээд 0 төвшнөөс эхлээд явсан бол тэгж тийм ялгаа гарч ирэхгүй шүү дээ. Тэгээд жишээ нь яг л нэг 30 милтэй 2 машин ингээл хамт нэг гараанаас гараад явхад ингээл яг л 30 милээр ингээл яваад зэрэгцээл явна шүү дээ тийм ээ. Тэрнтэй адилхан яг нэг төвшөнд ямар ч тийм ялгаа байхгүй тийм хоёр ижил одоо ямар ч тийм одоо юу гэхэнтэй хоёр тийм хүнийг тийм ээ яг нэг төвшөнд нэг одоо тийм юу гэхэнтэй хасаргаач юм уу яг нэг ижил төвшөнд ингээд өсгөд явхад тийм том ялгаа гарч ирдэг тийм. Өөрөө 0-оос эхэлсэн бол тэр чинь тийм ялгаа гарч ирэхгүй юм шүү гэсэн. За тийм нэг юу гарч ирээд байгаа. Одоо яриа. За тэгэнгүүт хүний оюун ухаан гэдэг юм да тархины тэр нэг эдисний одоо үйл ажиллагаанаас ингээ хамаарат ингээ гарч ирж байгаа. Бас тэр төдий биш. За тэгэнгүүт тэр одоо тэр оюун ухааны одоо тэр янз янзын ялгаатай гарч ирээд байгаа нь ерөөсөө урдны тийм нэг дадал хөвшлийн хүчээр гарч ирээд байна гэсэн тийм санаа гаргаад. За тэгвэл тэр дадал хөвшил хаанаас гарч ирсэн бэ гэхээр одоо тэр хууртаа тэр шуналтаж өөр олон янзын одоо сэтгэлийн төв асуудал хөдлөл маш олон янз ялгаа гарч ирээд байгаа нь ерөөсөө урт төрөлтэй холбож яриад байгаа юм л да.
Тэгэхээр энэ маань одоо оюун ухаан гэдэг нь одоо тэр яг тарих болоод нейрогнезны тэр нэг одоо эсрүүдийн хоорондын одоо уялдаанаас хамаарч баширч байна гэх юм. Яг нь ер нь бол одоо зарим нэг одоо бизнес ухаан бол тэрнээс заавалчгүй хамаарна тийм ээ. Зарим нэг ухаан гэхээр одоо жишээ нь хүний одоо бизнесийн нүд яг ингээд хүний ухаан ч одоо маш олон янзын зэрэглэлтэй шүү дээ. Маш бүдүүч. Тэрнээс жоохон нарийн одоо жишээ нь бид нар ингээд сэрсэн үед бол одоо бизнес ухаан одоо ингээд бүдүүч ухаанууд биш шүү дээ тийм ээ. Одоо нүдний ухаан, чихний ухаан тийм ээ. Мэдэрх үнэт бүгд тэр. За тэгээ ингээд жоохон ингээд нойр хөрөө зүрмүүлээд ирэхээр ингээд зарим зүйл ингээд ойр орчноо мэдрэхгүй болоод ирчих шүү дээ. Тэгээд ингээд зүүдний төвшөнд очиод ирэхээр хүний ухаан чинь ингээд нарийсж штэ. Тэгээд зүүдний төвшөнд очиод бүр зүүдлэхгүй маш гүн нойронд ингээд автаад ирэхээр хүний ухаан бүр нарийсаад ирэх жишээ. За тэгээд бүр ингээд бясалгал суугаад ингээд хэдэн цагаар хэдэн өдрөөр ингээд хажууд нь ингээд хүн орж хашгичаад байхад хүртэл одоо сэрэхгүй. Тийм одоо бясалгалын гүн төвшөнд очичоор хүний нэг оюун ухаан чинь бүр маш нарийн төвшөнд очиж тийм ээ. За тэгээ ийм одоо хүний оюун ухаан гэдэг нь олон янзын нарийн төвшөнтэй байгаа. Тэгэнгүүт тэр хамгийн тэр нарийн төвшний тэр бясалгал ингээд суугаад ингээд чиж байгаа. Бүр хөхлийн үед тийм ээ одоо нэг юу гэж яриад байгаа шүү дээ. Одоо бид нэг хүний одоо өхлийн үед гэж ярьж болно доо. За өхлийн үед бол одоо бид нар ингээд яг өхөхтэй ингээд бясалгал суучаад байгаа хүмүүс байна тийм ээ. За тэр хүмүүсийг ингээд судлаад үзэхээр тэр хүмүүс одоо тэр оюун ухаан ингээд гараагүй байна гэж бурхан шинэ үзлэр үзээд байгаа. Гэхдээ тэгээ судлаад үзэхээр бас нэг цаана нэг юм байгаад байна гэсэн эрдэнэт тийм судалгааны одоо туршилт зөндөө хийсэн байлаа. 2-3 тийм одоо 2015 билүү 6 оны үед одоо гэлэгэн шишний одоо богд зүүн хувийн суудлыг одоо орлож суудаг тийм лам байд. Нийлжээж ингээд орлож суудаг л та. Тэр нэг лам 2015 16 онд нэг лам суугаад тэр лам нэг удалгүй таалд төгссөн. 3 сар болсон уу. Тэгээд тэр лам таалд төгсөөд тэр ламын одоо тархинд эрдэнэтэд судалгаа хийсэн байгаа юм л да. Тэгээд судалгаа хийгээд утсан яг л ер нь бол одоо юу штэ цусны эргэлт байхгүй, зүрхэн зогссон, тархин ингээд зогссон, ямар ч тийм үйл ажиллагаа байхгүй болцсон. Ер нь бол одоо физик биеэр нь аваад гэх юм бол утсан баг шүү дээ. Тархин ухмал болцсон. За тэгээд тэгсэн ер нь ингээд би нэг амьд хүн шиг яг нэг судал дээр ингээд яг үхтэй яг ямар судал дээр суусан яг тэр чигээр ингээд хөдөлгөө бас утсан. Би нэгээд маш ингээд тунгалаг тийм болчихсон. Тэгээд судалгаа хийгээд үзсэн. Тэр тархины одоо бичлэг хийгээд үзсэн юм билээ. За тэгээд үзэхэр зэрэггүй нэг хэдэн цагийн зайтай гэсэн баха. Тэгж ярьж ирсэн юм. Тэр суулт хэдэн цагийн зайтай юу гэж нэхэр тийм долгионууд гарч ирээд байсан. Одоо тархины бичлэгээр чи ингээд ямар ч долгион байхгүй шүү дээ. Тархины бичлэг чи. Тэгээд тархины бичлэг хийгээд ингээд явжсэн чи хэдэн цагийн зайтай нэг дүд гэдэг нэг долгион орж ирдэг. Тим үе байсан. Тэгээд бас нэг Швейцарт одоо Нью Зеландд бас нэг төвдлөм талаа багш бас нэгэн ойр дотны бас нэг тийм таньдаг. Нэлээд номтой нэг лам таал төгсөөд тэр хүн ингээд таал төгсөх үед ингээд гараа ингээд хоёр эхлээд ингээд хоёр гараа ингээд нэг гараа нөгөө гарныхаа дээр ингээд тавиад ингээд бясалгаас утсан. Тэгээд таал төгссөн юм. Тэгээд сүүлд нь ингээд юу яасан? Маргааш нь ороод харсан чинь тэгээд хоёр гараа дээр нь хавлаад тавьсан биш. Нэг ихний ургаа ингээд атгаад суудсан байсан. Тэгээ бүр гайхсан. Тэгээд өөр бас нэг ламдаар ингээд судалгаа хийгээд бас үзсэн байлаа. Тэгээд тэр ламдаар судалгаа хийгээд үзсэн. Сталогч бас нэг таньдаг лам байсан.
бас тэрэн дээр судалгаа хийсэн бас нэг тийм ойрхон юу гарч ирээд байсан. Үйлцэл гарч ирсэн тархины бичлэг дээр нь. Тэгээ эрдэнэд тайлбарлахдаа тэр бол нэг тийм гэрлийн тийм мөн чанартай, энергийн тийм мөн чанартай нэг юм. Ингээд яагаад байна? Тэр тархины бичлэг гэдэг дээр юм дотор ингээд ажиглагдаад байна. Тийм үйлцэл тийм ээ. За тэгээ ийм үйлцэл ажиглагдаад ирсэн. Тэгээд өнгө төр хүний одоо тэрийг одоо юу гэж тайлбарлах вэ тийм ээ? Тэр мөн өөрөө тэр тархинаас хамаарахгүй бас нэг таан хүнд ерөөсөө нэг юу шүү дээ тийм ээ. Одоо тийм энерги мөн чанартай нэгэн зүйл цаана үлдчихэд байна гэсэн. Тэр зүйл нь болохоор ингээд биеийг ингээд өхүүлэхгүй ингээд оршоод. Тэгээ яг ингээд хүний биеийг ингээд шинжлэх ухааны ягуугаар одоо үзэх юм бол тэр чинь бие нь өгцөн шүү дээ ер нь. Ямар ч үйл ажиллагаа байхгүй бие нь. Тэгсэн ер нь тэр бие нь ингээд өмхөөрөхгүй, муудахгүй тэгээд бүр 10 20 хоног ингээд бүр тэр төдий биш ингээд бие нь ингээд амьд байхаасаа илүү тийм гоё тунгалаг тийм царайтай болсон. Тийм хүмүүс. Тэгээд биднээс судалгаа хийгээд үзэхээр тэр цаана ингээд тийм энергийн чанартай нэг зүйл үлдсэн байна. Тэгээ ингээд үзсэнгүүт хүний тэр тарих одоо тарихнаас үл хамаарах бас нэг тийм одоо тийм одоо хүний оюун ухамсарын нэг хэсэг байна гэж үзэж байгаа юм л да. Буддийн шашнаар бол тийм ээ. Буддизм бол яагаад тэгэхээр ямар нотлох арга зам гэсэн ингээд хүн ингээд бяцлал суугаад ингээд хөхүүдээ ингээд бяцлал суугаад хамаг бие ингээд өгчсөн байгаа ч гэсэн тэр маань одоо ингээд бие нь ингээд өмхөрөхгүй улам ингээд гоё амьд байхасаа илүү ингээд тунгалаг байгаад оршууд байгаа юм дээр ухамсар нь гарааг байгаа шинж юм байна. Тийм нотлохог бол шин бол хэдэн 100,000 жилийн өмнөөс ингээд яриад ирсэн тийм. Тэгээ одоо тэр нь одоо шинжлэх ухааны ингээд нотлохоор хийгээд үзэхээр нэг юм нотлохоо гарч ирээд байгаа юм да энэ зүйл. За тэгэнгүүт хүний тэгэхээр одоо хүний тархинаас хамаарахгүй хүний оюун ухамсарын нэг одоо тийм зүйл байна гэж үздэг тийм ээ. Байна гэж үздэг. Тэгээд дээрэс нь тархинаас хамаарж байгаа. Одоо бид нэр тарих ажиллахгүй л бидээс ингээд юм харж чадахгүй, юм сонсч чадахгүй шүү дээ тийм ээ. Тэгмээд энэ бүдүүрчний оюун ухаан бол яг харахгүй тархинаас бол тархины тэр одоо үйл ажиллагаанаас хамаарч болно. Тэр төдийгөр одоо хүний ухамсар бол одоо яг тархинаас бүр хамаарахтай оршно гэсэн зүйл биш юм а гэж яриад байгаа юм л да. Яагаад тэгэхээр тархинаас хамаарах тийм оюун ухааны маш нарийн төвшний зүйл байна гэж. Тэр нарийн төвшний тэр оюун ухааны зүйл нь ингээ гараа явчихаар хүн ингээд одоо өгчөд байгаа тийм ээ. Одоо яг тэр бяцлах хийж байгаа юм. Тэр оюун ухаан ухамсар нь гарлаа гэхэд ингээд хамар мамдамс ингээд тийм шингэн гардаг тийм ээ. Тэгэл ирэхээр нэг төд бодлогод өмхөөрөл өнөр ороод ирчдэг. Тэгээд өнгө тэр нэг ухамсар гэдэг зүйл яхахгүй тэр одоо энерги мөн чанартай хэрнээ ямиг одоо гэж мэдэрч ойлгож чаддаг тийм одоо ухамсар гэдэг зүйл байна гэсэн тийм нотлохоо гаргаж ирдэг. За тэр нотлохоо нь одоо санитар зүйлүүдээр ирлээ тийм ээ. За тэгээд тэр ухамсар нь ингээ гараад өөр бит ороод ирэхээр урт төрлөө санах. Урт төрлөө санаад миний урт төрөл юм байсан тийм байсан гэж яриад тийм ээ. Яагаад тэгэхээр тэр ухамсар гэдэг зүйл чинь өөрөө энергийн мөн чанартай юмыг ойлгож мэдэрч чаддаг учраас урд нь ойлгоод мэдэрсэн тэр зүйлээ хойд төрөл дээр ирэхээр санааж ингээд сэрээд ингээд яриад байгаа. За тэгээд хэрвээ тэр оюун ухамсар нь өөрөө л тэр зүйлийг мэдэрч одоо чадаагүй бол тэр чинь яг одоо тэр тухайн хүний өөрийнх нь л мэдэж чадах тийм зүйлийг хүртэл тэр урд төрлөө санаж байгаа хүмүүс ингэж мэдэрч яриад байгаа нь өөрөө сонирн байна. Тэгэхээр тэр яхаарахгүй өөрөө мэдрээгүй тэрийг одоо мэдрээгүй байсан бол одоо ярьж чадахгүй шүү дээ тийм ээ. Тийм мэдэрсэн байгаа болохоор тэр яриад байна гэсэн
тийм одоо нотлохоо гаргаж ирээд байгаа юм да. За тэгээд ер нь бол нэг иймэрхүү нотлохонод гарч иж байгаа. Тэгээд дээрэс нь одоо хүний ухамсар гэдэг маань дүрстэмэн чанартай биш юм аа. Гэдэг нь одоо дээр ярьсан ярианууд ойлгогдоод ирж байна шүү дээ. Тэгээд дүрстэмэн чанартай биш. Энергийн ямар нэгэн тийм хүч одоо нэг татах хүч гэдэг шиг тийм дурслаг биш. Тийм энерги мөн чанартай зүйл болчиход байна. Тэгсэн хэрнээ тэр маань өөрөө одоо тархинаас хамаарах би хүний одоо тарих бие физиологоос хамаарах нэг төвшний бүдүүч зүйл байна. Тэрнээс хамаарах тийм нарийн чанарын тийм энергийн төвшний зүйл байна тийм ээ. За тэр энергийн чанартай зүйл нь ингээд биенээс нь ингээд алдраад ирэхээр тэр бие ингээд яг одоо өнөр орж эхлэх. Яг өгсөн хүний тэр төлөв байдлыг ингээд хуурч ирэх тийм ээ. За иймэрхүү болж байгаа. За тэгээд ингээд энэ одоо зүйлүүдийг ингээд хооронд нь ингээд ойлдуулаад ингээд бодохоор одоо бид нар бол урд хой төрөл гэдэг зүйл яхахгүй байж болохоор юм шиг. Тэгэхээр одоо урд хой төрөл одоо байхгүй гэсэн тийм одоо юу хэлж чадахгүй тийм ээ. Байхгүй гэж шууд хэлж чадхааргүй. Ер нь л байгаа тал руугаа хүний байгаа тал руугаа ингэж хүнд нэг ойлголт өгөх. Ийм нотлохонод маш олон байна шүү дээ. Сайн ярьсан нотлохонод бас ингээд тулгуурлах юм бол. За тэгээд одоо ийм их зүйлүүд байна. Тэгээд өөр болохоор сая дээр хамгийн ихэнд ярьсан тийм ээ хамгийн ихэнд ярих гэдэг болохоор нэг эрдэмтдийн бас нэг судалгааны талаар бас нэг тус дурдъя гэж ярьсан. За тэгээд 1900-аад оны үед юм да. Одоо 20 дугаар зууны үед амьдарч ирсэн Хиндигийн шашны. Одоо Хиндигийн шашинд одоо нэг том дөрвөн том юу байдаг. Одоо том хамгийн дээр одоо очдог тийм дөрвөн том одоо өдрлөгч байдаг гэж ярьж болох юм. Тэр нь болохоор одоо Шанкар Ачарья гэж хэлдэг. За тэгээд энэ этхийн тэр одоо тэр Шанкар Ачарья гэдэг тэр Хиндигийн шашны дөрвөн тийм том өдрлөгчийн төвшөнд очсон бас нэг энэт хүн байт. Тэр нь болохоор Swami Rama гэдэг тийм хүн байна. Swami Rama гэдэг тэр хүн болохоор одоо эхлээд бол ингийн амьдралаар амьдарч аваад Индигийн шашинд ороод тэгээд сүүлдээ тийм бяцлал их асуудалтай болоо. Тэгээд өөрөө тэр Гимлан нуруунд одоо нөгөө тэр хүүтэн застаа газар очиж ингэж бяцлал хийдэг тийм ээ. Тийм хүмүүс огч судалсан байгаа юм л да. За тэр хүмүүс ч одоо өмс хувцс нь зүгээр даавал ороцсон байдаг. Тэгээд өөр өмс хувцс байхгүй. Тэгсээр нэг тийм маш хөтөн бараг 40-50 тийм хүүтний тийм ямар ч тийм тоосон ямар ч тийм одоо юу хүндээ биер өнөжинд нь одоо ямар нэг өөрчлөлт байхгүйгээр одоо бяцлаглаа хийх асуучдаг. Тэгээд тэр хүн тийм одоо бяцлагаач нь маш их судалсан байна. Одоо судалсаар явсаар хагаад нэг тийм хүнтэй таарсан гэж байна. Тэр хүн болохоор тэр хүнтэй нэг яриа хийсэн чинь тэр хүн тэгсэн гэж байгаа. Би одоо энэ бие орхиод өөр нэг биед орж одоо ахиж тэр бяцлах эрдэнэ хөгжүүлж ингэж амьдрна гэж тэгж ярьсан байгаа юм л да. Тэгээ энэ тухайга энэ Swami Rama гэдэг хүн болохоор өөрөө нэг ном зохиосон байгаа. Live in White Himalayan Masters гэдэг ийм ном зохиосон байл. Энэ номон дотор болохоор энэ талаараа дурдсан байл л юм одоо Хималайн одоо бяцлагаач нар талаар одоо судалгаа хийсэн талаараа тэгэхээр саяны тэр хүний талаараас дурдсан байна. За энийг болохоор одоо бурхан шин дүү гэж хэлдэг нэхэр Жонжуг гэж ярьдаг. Жонжуг гэхээр одоо өгсөн үний хөөрөнд орж ахилж одоо амьдарч явдаг. Тийм обдс байдаг тийм ээ. За тэгээд тэр
Swami Rama гэдэг хүмүүс одоо тэр хүнийг гайхаадгүй энэ боломжтой юм уу гэсэн чинь нөгөө нэг бяцлагч юм болохоор энэ боломжтой. Тэгээд тэр үедээ яг итгэж чадаагүй гэж байгаа дээрээс Рама гэдэг итгэж чадаа. Тэгээд нэг удаа тэр судалгаа бас дуусчаад тэгээд явж исэн Колката гэдэг энэ этхийн том хотод шүү дээ. Тэр хотод явж исэн чинь нэг тийм одоо энэ этхийн тийм одоо бяцлагч нарын хүмүүстэй тийм хувцастай нэг хүн хажууд нэрсэн гэж. Өөр зэрэг бүр ингэ танимхаар өө чи Swami Rama изээрсэн юм. Бүр ингэ яриа өдөд тэг нэг хүн ч гайхаад тэр үнийг хараад нэг хүн ч танихгүй байгаа шүү дээ. Гэхдээ яагаад та намайг яагаад энд би таныг ерөөсөө танихгүй юм уу? Урд нь харж байгаагүй юм гэсэн чинь нөгөө хүн би нөгөө нэг гимлан нуранд бяцлалж сууж явахдаа танд одоо бие орхиод өөр нэг хүний биед орж ингэж амьдарч өргөжлүүлэн амьдарч явна гэж хэлсэн тэр хүн чинь байна гэсэн. Тэгээ нөгөө хүн чинь бүр ингэж бүр шоконд орчихсон. Үнэхээр тустай байдаг юм. Тэгээ нөгөө хүн чинь яг тэр гимлан нурын үед тэр үед одоо өөр тэр хоёр хоорондоо зөвхөн яриад ингэ суужсэн тэр яриа мөрөнд бүгдийг занжсэн. Нэг тэгээд тийм гайхш төрөөс юм болсон байна. Энэ нь одоо Жонжуг гэдэг одоо тийм өвдөс байгаа. За энэ болохоор одоогоос бараг 1000 жилийн өмнө бас нэг төвдөдийн юм зүйл болсон гэж байна. Тийм одоо Мелбогд гэж хүн юм дээ шүү дээ. Тийм монголчууд. Ер нь бол сонсч байсан. Одоо Мелбогдын одоо багш нэг одоо Марвел Лозов орчуулагч юм байна. Одоо самсрын телевиз төвдөл рүү одоо олон ном орчуулсан. Ялангуяа тарины номд орчуулсан. За тэр хүн болохоор одоо энэ итгэвт байж байхдаа этикс тийм өвдөс авчирсан байгаа. Жонжугийн өвдөс гэдэг тийм ээ. Жонжуг гэхээр одоо нэг өөрийнхөө биеийг орхиод өөр одоо тийм биед ороод хөгжүүлээд ингээм амьдрал гэдэг тийм өвдөс. Тэгээ тийм өвдөсийг төвдөд авчирч ирээд. Тэгээ өөрөө тийм маш их одоо өвдөс ярьтамтай хүн байсан. Шав болгондоо нэг өвдөсийг өвлүүлээд явуулсан. Тэгээ өөрийнхөө хүү дарамт өгдөг өөрийнх нь хүн болсон. Тэр хүүдээ одоо тэр өвдөсөө дамжуулсан байна л та. За тэр өвдөсөө дамжуулаад тэгээ ярьсан чинь гэж тэр өвдөсөө дамжуулаад тэгээд нөгөө нэг дарамт өгдөг хүүхэд нь өөрөө нөгөө мортой одоо тийм хаттай газар явж байгаа мөрнөөс унаад тэгээд ингээд толгоогоо тийм том чулуун зөхөд тэгээд нас урах гэдэг ингээд яг ингээд бараг хөсөр тийм юу болцсон. Би энэ одоо тэгээд их цусаалдаа тэгээд ингээд нөгөө одоо өөрийнхөө хүний бие чинь одоо нөгөө ухамсараа ингэж тогтоомж барих тийм хүч байдаг байна. Тэр хүч нь барагдаад ирэхээр хүчтэй. Яг тэр одоо юм дэрчээ. Тэгээд одоо тэр газар нь байсан газар нь тийм маш тийм юу газар. Хүн байхгүй шахуу тийм нэг жижигхэн тосхон байдаг юм. Тэгээд одоо гошуухан одоо хүний нэг юу болох юм бэ? Хүний нэг тийм одоо тийм зүгээр одоо хүний тэр бие нь одоо ямар нэгэн юу олоогүй тийм ээ. Одоо хүнд шарах олоогүй. Ихтэй ингээд тэрэн дотор ингээд ороод ингээд амьдраад явхад болохоос тийм хүний бие олмоор юм гэсэн. Жирс олдоогүй. Нэг өгшөө эмгний тийм өгсөн бие болцсон. Тэгээд болохгүй. Тэгээд яг хоо терапид явж байгаад нэг хүн тийм тагтааны бие олж ирсэн. Тэгээд тагтаа нь болохоор ингээд өөрхий нэг амтнд хөөгдөж ингэж явсаар байгаа. Тэгээд ингээд эцэстээ ингээд бахардаад хүчин барагдаад бахардаад унаад өгсөн тийм тагтаа байсан юм. Тэгээд тэр тагтааг авчиж ирээд яасан нөгөө дарамтд ч бяцлаглаа хайгээд тэгээд ингээд биенээсээ ухамсар гаргаад тэр дахиад одоо инээсээ явчих. Тэгээд аав дээр очиод аав дээр очиод тэгээд очир нөгөө тавьжсэн хүмүүс нь хэлсэн. Тэгээд Марвлам өөрөө тийм маш их тийм одоо зүүн бэлэгтэй тийм ээ тийм хүн байсан. Тэгээд харсан гэж байгаа юм л да. Энэ итгэвт одоо нэг тийм маш залуу хүний тийм ямар ч тийм одоо гим байхгүй тийм дүүж хот удаагүй бат юм хуурна. Одоо яг одоо ингээд удаагүй байна тийм болохоор тийш гээс яваа гэсэн. Тэгээд
одоо энэ мессеж нөгөө тагтаа мессеж явсан. Тэгээд тэр юм дээр хүний биеийн дээр очиод орсон. Тэгээд сүүлдээ тэр нэг сони юм болсон байна. Марал Озмын шавна рачунгаад шавнасан тийм. Тэр шавна одоо энэ итгэр үнэг явахаар гараад. Тэгээ нэтгэд очиод тэгээ нэтгэд очсон чинь нэг бурхны шишний буддийн маш том мэрэгэн хүн байсан. Тэр хүнтэй тараа тэр хүнээс ном сонссон байгаа одоо. Эдэн ван авсан байгаа тийм ээ. Одоо цэнд бурхны нэг ван өөр бас нэг ишлэнгүүд сонссон. Тэгээд нөгөө хүнээс сонсчихсон чи тэр хүн тэгсэн гэж байгаа. Чи намайг таньж гинэ үү гэж асуусан. Би таныг танихгүй гэсэн. Тэгээд би Марал амын хүү дарамтд байна гэсэн. Тэгээд тэр рачин өөрөө бүр гайхсан. Тэгээд би одоо чонжиг гэдэг тэр өдсараа ингээд тагтаны биеинд ороод тэгээд энд урж ирээд энэ хүний биед ороод тэгээд ингээд би ахаад ингээд цааш ингээд ном үзээд өшөө одоо өөрийнхөө эрдмийг дараажуулаад тэгээд ингээд явж байна. За энэ бол одоо нэг 1000 жилийн өмнө болсон юм. Одоо түүхэн тэмдэглэж үлдсэн юм байгаа юм л да. Тэгтээ энэ яг одоо л яг 1000 жилийн өмнө гэдэг чинь маш тийм юу байгаа шүү дээ тийм ээ. Урт хугацааны тэгээд тэр одоо яг 1000 жилийн өмнө бичигдсэн зүйл гэдэг чинь бас яг одоо тэр бичсэн шиг яг бичсэн шиг байх чадахгүй бас олон хүмүүс эргэлздэг л дээ. Тэгээ яг саяхан болсон энэ зүйл рүү 20 дугаар зууны сүүлхэн болсон. Энэ Свами Рама гэдэг энэ дэж шишнэ. Тэр том лам өөрөө маш олон судалгаа хийсэн тийм энэ одоо ухамсарын талаар одоо хүний тэр одоо урт төрлийн талаар маш их судалгаа хийсэн. Бясалгач нар очиж. Энэ хүнд бол одоо бодиттой юм зүйл тохиолдсон байна. Энийг өөрөө тэр өөрийнх нь зохиосон ном дотор одоо судалгааныхаа үнд бичсэн байна. Ийм зүйл тохиолдсон. Тэгээд тийм зүйл тохиолдод тэгээ энэ бол одоо маш ховор шүү дээ тийм ээ. Энэ бол одоо өөрийнхөө ухааныг ингээд өөрийнх нь биес гаргаад тэгээд ингээд явна маш одоо ухамсарын маш өндөр түвшинд бяцлагын масар өндөр түвшинд болсон хүмүүс юм хийж чадах зүйл гэж одоо ер нь бол номоор бол ярина л дээ. За тэгэхээр ингээд урт төдөрл байхгүй гэхээр одоо яг ийм бодиттой болсон ийм зүйлүүд одоо юу гэж тайлбарлах гэдэг. Саяны дээр ирсэн тэр нотлохоонууд тийм ээ. За саяны энэ ярьсан зүйл эднээс одоо яг юу гэж тайлбарлах вэ? Хэцүү. За тэгээд дээрэс нь дээр одоо нөгөө хүний ухамсар гэдэг чинь одоо тархинаас хамаарахгүй. Тархинаас хамаарахгүй хүний ухамсар урьж чадна гэсэн тийм нэг зүйлийг тэрний одоо нотлохоо болгож тийм судалгаа бас байна тий. Тэр болохоор 1970-аад оны үед юм одоо Америкийн Шеффорд гэдэг их сургууль байсан байлээ. Одоо хүртэл байдаг л байдаг юм билээ. Тэр сургуулийн нэг профессор тарих судлалын эрдэмтэн профессор Лоб гэдэг профессор. Тэр хүн болохоор одоо тэр Шеффорд гэдэг сургууль сурдаг нэг оюутны тарих нь их тарих байхгүй гэдэг мэдсэн байна. Судалгаа хий. Тэр оюутан дээр судалгаа хий. Тэр оюутнууд их тарих байхгүй. Их тарих байхгүй тэгээд тэр их тарих нь болохоор зүгээр ус шиг тийм зүйл байсан. Тэгээд тэр оюутан болохоор яг л энгийн хүн шиг. Ерөөсөө л ямар ч тийм би одоо оюун ухааны тийм доголдолч байхгүй. Би организм доголдолч байхгүй. Бүр тийм математикт маш тийм сайн. Тэс үүдээ тийм Америктэй бүр тийм математикийн тийм том одоо нас шагнал маань авч ирсэн. Бүртийн юм бэл. За тэгээ ийм хүний зүйл бас байд юм л юм түүхэнд бас тохиолжсэн. Тэгээ хүний одоо их тарих нь байхгүй. Их тарих нь зүгээр тийм ус шиг тийм зүйлс.
Тэгээд ийм бас их тархинд байхгүй юм бас нэг өөр бас 2 3 яг дуулж исэн. Бас нэг юм тархинд байхгүй болсон гэж бас нэг юм зүйл дуулжсэн. Тэгээд ерөнхийдөө бол нэг 10-аад шахуу тийм зүйл тэмдэглэгдсэн байт юм байлээ тийм судалгааны юмнууд. Судалгааны одоо тийм төвчрүүд дээр номууд дээр нэг 10-аад ийм их тархинд байхгүй юм хүмүүсийн 10-аад одоо зүйл одоо тохиолж исэн гэсэн. Тийм тэмдэглэсэн зүйл бол байт юм байлээ. Тэгээд өөр бас нэг Америкийн одоо нэг Калифорни их сургуулийн нэг сэтгэл судлаач эрдэмтэн Чарльз Тарт гэдэг. За тэр хүн болохоор бас нэг судалгаа хийсэн байна. Тэр судалгааны юм гэхээр Америкт нэг тийм охин нэг эмэгтэй жоохон охин байсан. Жоохон охин биш ээ. Өсвөр насны их юм уу да. Тийм л шиг л. Тэгээд тэр охин болохоор одоо тэр Чарльз Тарт гэдэг хүн өөрөө болохоор тийм тэмдэглэл бичсэн байгаа юм л да. Өөрөөхөнд тэмдэглэл дээр тэгж бичсэн байна. Юу гэж бичсэн гэхээр одоо 7 хоногт ингээд 2 удаа юм уу доор хаяж 2 удаа заавалчгүй ингэж унтчих үед нь ухамсар нь ингээд биенээс нь гараа авчихдээ. Ухаан ингээд биенээс нь гарч яваа. За тэгээд өөрийнхөө одоо унтж байгаа бие өөрийнхөө өрөөг орчин тойрноо ингэж хараад мэдээ. Тийм нэг охин байсан. Тэгээд тэр охиныг бүр ирж хайж суралцаар хагаад тэр Чарльз Тарт гэдэг эрдэмтэйгээр авчиж ирээд одоо судалгаа хийсэн лаборатори судалгаа хийсэн байгаа. Тэгээд тэр охиныг ингээд орон дээр хөвтүүлээд агаар дээр ингээд дээрээс нь нэг тийм юу гэдэг шүү дээ. X-ray гэдэг. Аппарат энэ төр. Тэрний одоо ардаар юм ч юм уу ингээд тэр охинд харагдахгүй тийм номер тавьсан байгаа юм л да. Тэгээд нөгөө охин маань ингээд унтсан байна. Тэгээд ингээд унтаад 4 хоног дээр яг нөгөө охин нөгөө унтаад биенээс нөгөө ухамсар гараа авсан. Тэр нөгөө нэг аппаратны цаана байгаа тэр номер тэр охин ерөөсө хараагүй мэдэхгүй. Тэгээд сүүлдээ ингээд маргааш өглөө нь босч ирээд ингээд асуусан чинь өнөөр өнгөрсөн чинь чи яав ингээ ухамсар чинь чамаас ингээ гарч явгүй юм уу асуусан. Тэгсэн чи яг ярьсан байгаа ч тэр оройны одоо бүх юмыг ярьсан тийм ээ. Энд юм байна. Оройн одоо тийм бас энэ аппаратны ард тийм номерүүд эсвэл нэг юм. Ярьсан гэ тэгээд бүр нэг тийм судалгаа хийх юм лээ. Тэгмүүд энийг ингэж ярихаар одоо хүний ухамсар гэдэг чинь ингээд оюун ухаанаас ухамсар гэдэг чинь харахгүй тэр биенээс нэг ангид зүйл байгаад байгаа нь бас нэг ойлгогдоод байна шүү дээ. Иймэрхүү юм судалгаанууд бас их байна. Тэгээд ер нь бол 20 дугаар зууны үед одоо том тийм юунууд Нобелийн шагнал авч ирсэн тийм том одоо анагаах ухааны эрдэмтэд. За тэгээд одоо юуны эрдэмтэд тийм ээ биологийн эрдэмтэд. За тийм одоо физикийн эрдэмтэд гэдэг олон эрдэмтэд байна. Тэр эрдэмтэд болохоор одоо жишээ нь одоо энэ нэг анагаах ухааны эрдэмтэн Нобелийн шагнал авсан. Америкийн юуны Америкийн биш Английн эрдэмтэн Сэр Джон Йодис гэдэг тийм эрдэмтэн байна. Тэр эрдэмтэн болохоор одоо өөрийн одоо Нобелийн шагнал авах үедээ бичсэн тийм юу байгаа юм. Одоо эрдэнэ цол хамгаалах. Одоо нэг тэр чад юу гэж хэлдэг юм. За эрдэнэ цол хамгаалахтай бичсэн нөгөө судалгааны одоо өөрийнхөө юу гэдэг бүтээл дээр ингээд олон янзын ингээд судалгаа хийгээд үзсэн. Ер нь бол одоо хүний тэр одоо тархины эд эсүүдийн хооронд нь одоо ажиллуулдаг тийм ээ. Тархины эд эс бүгд ингээд хоорондоо ингээд ажиллаад хөдөлгөөнд ороод ирэхэд тэрийг одоо хөдөлгөөнд оруулах ямар нэгэн 3 дахь юм одоо хөндлөнгийн тийм нэг зүйл
одоо дүрсгүй энергийн чанартай ч юм уу тийм зүйл байна гэж одоо өөрийнхөө тэр судалгааны юм дээр бичсэн байна. Тэгээ энийг бол би ухамсар гэж хэлнэ. Тэгээ өөр бас нэг эрдэмтэн одоо Америкийн Ньюжен гэдэг сургуулийн биологийн тийм эрдэмтэн байсан. Тэр эрдэмтэн болохоор нэр нь хэмжигдсэн. Сэр Чарльз Шерингтон гэдэг тийм эрдэмтэн. За тэр эрдэмтэн болохоор одоо хүний одоо их тарих бага тарихыг удирддаг. За тийм одоо дүрсгүй бөгөөд одоо хүний өөрийнх нь одоо бий болсон. За тийм зүйл байна гэж. Өөрөө басан гэж тэр судалгааныхаа одоо бүтээл дээр тэмдэглэсэн байдаг. За тийм иймэрхүү маягаар одоо энэ том эрдэмтэд бас зөндөө хэлсэн байлээ. Нобелийн одоо шагнал авсан бас нэг өөр 2-3 эрдэмтэн байлээ. Яг хүний одоо ухамсар гэдэг бол одоо байгаа юм аа. Дандаа энэ талын судалгаа хийжсэн тийм эрдэмтэд. За тэгээд орчин үеийн одоо шинжлэх ухаан бүр улам хөгжүүлсэн. Одоо хүний тарих гэдэг зүйл бол тарихнаас одоо ингээд өөр тийм нэг хүчин зүйл одоо байгаад байна гэдгийг одоо эрдэмтэд өөрсдөө яг ингээд одоо зарим эрдэмтэд байна гэдгийг өөрсдөө бол ингээд хүлээн зөвшөөрөд байгаа. Гэвч яг шинжлэх ухааны яг тэр юугаар авах гэж хүлээн зөвшөөрөх арай жоохон тутмаг болоод байгаа. Гэхдээ тэр зүйлийг байхгүй гэж хэлж чадахгүй. Ер нь бол одоо байж болмоор юмаа гэсэн тийм. Яг байгаа ч гэж хэлэхгүй, байхгүй ч гэж хэлэхгүй. Гэхдээ тийм юунууд их судалгаа явахаар ингээд судалгаа хийхэд тийм нотлохоонууд их гарч ирээд байгаа тийм. Эерэг талын нотлохоонууд асар их гарч ирээд байгаа. Эрдэмтэд өөрсдөө бас хэлээд байгаа. Тэгээд дээрэс нь тэр саяны тэр ярьсан том Нобелийн шагнал хүртсэн тэр эрдэмтэд ч гэсэн тэр юун дээр хэлсэн бэл тэр судалгааныхаа бүтээл дээр. Тэгээ ингээ бодоод ирэхээр ч бас нэг сонирхол юм болчиход байгаа юм л да. За тэгээд бас нэг саяхан нэг тийм судалгаа явсан юм. Судалгаач гэжтэй нэг одоо энэ төвдтэй хэл залгууршдаг нэг энэтхийн нэг нутаг байдаг байхгүй. Ер нь бол яг ингээд харахад төв хүмүүстэй төстэй ижлэхэн гэхдээ хэл мэл нь шал өөр төв хүмүүс биш. Хэл мэл нь шал. Тэр нэг нутгаас ирсэн нэг лам байдаг. Тэр лам болохоор одоо энэ YouTube энэ төр бас ингээд профессионал талаар юм ярьдаг л та. Өөрөө бас тэр урд хөдөлгөөний талаар их судалгаа хийсэн юм бэл. Тэгээ судалгаа хийгээд тэр хүн болохоор нэг удаа юу байсан. Гэртээ очсон байгаа. Гэртээ очсон чинь гэртээ очиж байжсэн чинь хамаатныхаа нэг хүмүүс ирсэн юм бэл. Тэгээ хамаатныхаа нэг хүн ирсэн чинь нэг их чинь ингээд нэрийн гадаа төв царилч ууралцсан юм шиг. Тэгсээр нэг зөв зүгээр зогссон. Тэгээ очиод ингээ өө юу болов гэсэн чинь ч тохирсон юм байна. Тэгээд нөгөө хүмүүс за энийг оруулаад хэвтүүл энэ бие минь жоохон сонин болоод тах шиг. Тэгээ оруулаад орондоор хэвтүүлээд аав нь ингээд нөгөө ламын аав нь очиод ингээд толгоноос нь мэрж аваад барилан гэсэн чинь аав нас өөрөө сонин болцсон. Нөгөө эмэгтэй зүгээр болоод аав нь ингээ сонин болцсон. Тэг юу болсон вэ яасан бол чөтгөр мотгороо би энд нарчлаа гэх нөө тухайн нутгийн хүмүүс ч өөр айд самбраал гэсэн. Тэгсэн чинь манай лам болохоор тэг батсан очих. За энэ чинь хүний бид юм орохоор ингээд хоёр нөгөө нь ядам рууных нь угаас нь ингээд хатгачд юм л та. Хатгаад бичгөө юм асуунгууд заримдаа ярьдаг тийм тохиолдлууд бас гарч ирсэн. Тэгээд тэрийг санангуудаа аюу хоёр ядам руу угаас нь амар чинь хатгаад ирсэн. Чи одоо чи юм бэ асуусан. Гэсэн чи нөгөө өдөөс нь төв дээр ирсэн ч маш зөөр. Тэр ламч өөрөө одоо юунд суужсэн. Хэд орон суужсэн төв дээр сайн.
нутгийн хүмүүс нь бол төвдөл юу ч мэдэхгүй ерөөсөө. Тэгсэн чи аав нь бүрстэ маш гоё цэвэрх ярьсан гэж. Төвөр гайхаад тэгээ аавтайгаа яриад бүр нэлээд удаа ярьсан гэж чадвар чи өөрөө цаг 2 цаг ших ярьсан. Тэгсэн чи би одоо юм доод байдаг нэг хий жижиг хийдийн сахиус юм. Тэр хийдийн одоо газар хэсэгт сахиус байна гэсэн тийм юм. Тэгсэн чи нөгөө айгаад байсан хүмүүс нь зүгээр сахиус байна гэж зүгээр өчрөө зэрэгт мөрөг зэрэг гэсэн. Нэг тийм зүйл тохиолдсон гэдэг. Тэгээ нөгөө хүн чинь тэрнээ санаа авсан гэж байна. За ийм зүйл байд юм бол гэдэг одоо ийм биеинд нь одоо юм хүм ордог тийм хүмүүсээс судлаад гэсэн чинь Непал нэг тийм эмэгтэй байна гинэ. 7 хоногт бол зоол за 7 хоногт л 3 удаа бол нэрээ яа харахгүй биеинд нь юм орж ирдэг. Тийм эмэгтэй байна гинэ. Тэр эмэгтэй дээр очиод тэгээд яг нэг атсан чинь нөгөө эмэгтэй нас мөнгө төгрөг нэгсэн гэсэн. Тэгээд яг мөнгө төгрөг нөгөөд тэгээд ингээд хараадсэн чи яхахгүй нэг юм орж ирээд нэг ч байхгүй. Өөр юмнууд орж ирээд байсан. Орж ирэх болгонд өөр юм ярьдаг. Шал өөр болчдөг. Хоолой молоонж өөр болчдөг. Харс марсан ч өөр болчдөг. Хөдлөг мөдлөг нь шаар өөр болчдөг. Ярьж байгаа юм ч шал эсрэг юм болоо. Тэгээ нөгөө хүн чинь бас нэг арай л сэтгэл нь ханахгүй байсан юм. Тэгээд нэг удаа нэг амарж байгаа өрөөнд очив. Тэгээд тэр өрөөнийх нь хийдэд байрлаж ирсэн юм да. Тэр хийдэднээс нэг нэлээд гайгүй номтой нэг гівшээсэн юм лээ. Тэр гівшээр очиод асуусан гэсэн. За би одоо нэг юм ууртай төрлийн талаа гэж судалгаа хийгээд байгаа маа. Тэгээд энд нэг тийм биенд нь ууртай юм ихтэй байна. Тэрэн дээр ч судалгаа ингээд энд нь юу орж иж гарч иж байгааг нь харсан. Тэгээд нэг л надад нэг тийм итгэл төрөхгүй гэдгсэн юм л та. Яг тэр нэг ухамсар гэдэг зүйл ингээд гаднаас ингээд орж ирж байгааг нааж мэдэх үү. Тийм мэдэх хэрэгтэй. Тэгсэн чинь нөгөө гівш нь бод биж байгаа нэг санал хэлсэн ба. Хоёулаа нэг сахиусыг туршиж байсан. Тэгээд нэг цэрэн чанга гэдэг сахиус үүд. Цэрэн маа гэдэг. Тэр сахиус нь туршихгүй. Тэгээ нөгөө хоёр маань урд оройн сэржим өргөсөө гэж байгаа. Сэржим өргөө. Сэржим өргөнийхөө сахиуснуудад нэг унд ордог байхгүй. Тэгээ сэржим өргөд нөгөө хоёр лам чинь тэр хоёр л шавдан гүрм ерөөсөө хийж мэдэхгүй. Сэржим ч ерөөсөө өргөж үзэж байгаагүй тэр хоёр лам байхгүй. Тэгээд нэгээрс сэржим өргөхт ном зомж байхгүй. Тэгээд нэг сайхан утга халцаа баслаж байгаа. Тэгээд нэг сэржим өргөхөд нэг тавьдаг нэг юм аяа болж байгаа. Тэгээ нэгээр чи нөгөө өгөө юмсан гэж байгаа. Зүгээр юм хэлээл өргөдсөн гэж байгаа. Цайгаа хийгээд гэсэн гэж байгаа. Ингээд маргааш одоо ингээд уур төрөл байгаа байхгүй гэдэг нь нотлохын тухайд маш том судалгаа хийж байгаа. За хэрвээ ингээд уур төрлийг ингээд байгаа гэж нотлох чадах юм бол одоо шашин амтнд асар их тустай шүү. Тэгээд энэ хэргийн тухайд одоо та заавал ирээрээ гэсэн. Тэгээд амандаа дээрээ давтаж уншаад сэржим өргөдсөн гэж. Тэгээд нөгөө хүн чинь за маргааш тэдэн цагт бид нэр очино. Тэгэхэд яг тэдэн цагт ирээрэй гэсэн гэж. Тэгээд маргааш нөгөө эмэгтэй дээр очиод суусан гэж. Яг ингээд өдрийн 2 цагийн алдагдлах юм байлээ ирээрэй гэж хэлсэн. Яг л ингэ байж ирсэн чинь. Яг нөгөө эмэгтэйг юм чинь нэг мороод ирсэн гэж. Төөл ингэсэн чинь хэн бэ гэж асуусан гэсэн нэг бол амчин гэсэн чинь. Би цэрэмаа байна гэж хариулсан. Тэгэл бүр тарилам гайхсан гэж. Тэгэд нөгөө юу хаансан гэж байгаа байхгүй. Хүсэл намс. За. Энэ бол яхаарахгүй хүний нүдэнд зүгтэхгүй. Тийм одоо оюун ухаан гэдэг юм зүйл байд юм байна гэдгийг мэдэх гэсэн байхгүй. Байд юм байна. Тэгээд тэгж мэдэж авсан. Тэгээд тэр лам болохоор энэ бол их сонин зүйл болсон. Тэгээд би яг энэ дээрээс ингээл бодвол яхаарахгүй оюун ухаан бол хүн төрчлөг яг хүний нүдэнд харагдах тийм төрчлөг чанартай зүйл биш гэдгийг би тэр үед яг ингээд бид нар ойлгосон. Хэрвээ өнөхөр намайг одоо тэр урд өдөр нь одоо тийм юм уургууд сэрчмөрчмөргод дахиуд одоо сонссон болвол тэр хурж ирээд чи хэм бэ гэсэн чинь
шууд би цэрэмо байна. Чи намайг одоо өнөөдөр хэдэн цагт ирээрэй гэж өчтөр надад одоо тэгж хэлсэн биз дээ гэж мөдөсөн. Тэгж ярьсан гэж байгаа юм. Тэгээд гайхсан. Тэгээд дөр бол одоо яа харахгүй нэг тэр дундаас одоо 2 3 янзын ихтгэл өнөмшл олсон гэж байна. Сахиус одоо сахиус чойжин гэдэг бол үнэхээр ингээд сэтгэлийн гүнээс ингээд залбирч ингээд чадах юм бол одоо ярьдаг тийм ээ. Нэгт хоёрт болохоор ухамсар гэдэг зүйл бол төрчлөг хүний нүдэнд харагдах юм төрчлөг чанартай зүйл биш юм. Гэдгийг тэр үед би бас ойлгож авсан. Тэгээд нэг иймэрхүү маягийн урд өдрлийн талаар нэг иймэрхүү зүйлүүд байна. Тэгээд яг өнөөдрийн яриагаа бол энэ төргээд төгсгөн гэж бодож байна. Тэгээд би энэ ярьж байгаа нь болохоор яг урд өдрөл байна гэж би яг нотлохын тухай яриад байгаа ч тийм яг тэхийн тухайд бас яриаггүй. Ер нь бол яг нэг урд өдрөл байж болох юм аа. Яагаад байж болох юм бэ гэхээр ийм одоо судалгаанууд явсан байна. Амьдрал дээр ийм зүйл тохиолдсон байна. Ийм одоо баталгаанууд байна тийм ээ. Баталгаа байна. За ийм одоо урд өдрөл байж болох тал дээр ерөөдөө иймэрхүү зүйлүүд байна шүү гэдгийг та бүхэнд дуулгах гэж хэлсэн юм аа. За тэгээд миний ярьсан одоо энэ зүйлүүдийг төвчээртэйгээр сонсож суусан та бүхэнд маш их баярлалаа. За тэгээд өнөөдрийнхөө яриаг ингээд яа. Тэгээд дараагийн одоо лайваараа уулзтлаа. Баяртай. За Ламбуудан баярлалаа. Өнөөдрийн Ламбуу маань аль дөрөв хүлээн авсан нийт үзэгч олон та бүхэндээ баяр талархснаа илэрхийлээ. Ингээд дараагийнхаа хичээлийг одоо урьдчилаа та бүхэнд дуулгана. Дараагийн аль дөрөв хүртэл баяртай.